За эхийн хэсэгтээ болохоор Mozambique-ийн шинжилтүүдийг ярина. Ялангуяа энэ 7 оны 1-р өдрөөс эхлээд Mozambique маань шинжлэгдэж ирсэн зарим өөрчлөлтүүдийг та бүхэнд танилцуулна. За тэгээд дараа нь хэдүүлээ Mozambique-ийнхаа үндсэн функцүүдийг ярина. За та бүхний Mozambique-ийг хэр төвшин ашигладаг болохыг сайн мэдэхгүй учраас би бас үндсэн функцүүдэд давтаад явах нь зүйтэй гэж бодсон. За хамгийн сүүлд нь болохоор хэдүүлээ агсан түвшнийхаа яг нэмэлт функцүүдийн талаар яриад явна. Өмнөх 4 вебинар бол өнгөрсөн жил явагдсан 10 сараас 12 сарын турш. За энэ маань болохоор нөгөө 4 вебинарын сургалтын материал байна. Та энийг одоо энэ дээр дарах юм бол Mozambique дээр шууд үзэж болно. За одоо ачаалж байна. За та энэ 4 вебинарын материалуудыг өөрийн болгоод татаж яваад доторх эффектүүд, янз бүрийн зураглал бүх юмыг бол өөрийн болгоод ашиглах боломжтой байгаа шүү. За энийг болохоор энэ дээр дарвал та Mozambique дээр үзэж болно. Хэрвээ энэ икон дээр дарах юм бол Mozambique дээр үзэж болно. За энэ 4 сургалтын материал маань ийм олон нийтэд байршуулсан ийм цуглуулга дотор Mozambique дотор байгаа шүү. За YouTube дээр бас та бичлэгээдэг үзэж болно. Гэхдээ Mozambique дотор нэг юм article буюу блог тавьсан байгаа. За энэ YouTube-ийн бичлэгүүдийг бүгдийн сэдвээр нь ингээд ангилсан линкүүд дотор нь явж байгаа. За жишээлх юм бол та ийшээ орлоо. Тэгээ ангид чинь яг сэдв рүүгээ ороо авчиж байгаа YouTube руу. Тийм болохоор танд ингээд яг үзэх гэж байгаа сэдвтэйгээ холбоотой мэдээллийг шууд авчих боломжтой болж байгаа юм. За одоо сэдв рүүгээ оръё. За энэ 1-р өдрөөс хойш бол Mozambique-ийн яг хамгийн том өөрчлөлт нь бол энэ байна. Буюу нэвтрэлттэй холбоотой өөрчлөлт байгаа. За хэрвээ та Mozambique-т ямар ч бүртгэл хийгээгүй дотоод хэрэглэгч үүсгээгүй тохиолдолд та Mozambique-ийг ингээд шууд онгойлгох юм бол яг ийм хов хоосон дасгалын дэвтэрийн хуудас гарч ирнэ. За яг энэ зурагт үзүүлсэн байдлаар. За энэ дасгалын дэвтэр дээр та ингээд янз бүрийн зураг зураад үнэгүй контентийг үзэх боломжтой. Харин янз бүрийн тэр дасгалын дэвтрийг хадгалах болоод ирэхээр заавал ингээд нэвтэргээд шаардлага тавина. За бас бусад контентийг үзэхэд ингээд яг юм логин буюу нэвтэр гэдэг танд ийм хуудас гарч ирнэ. За яг энэ хамгийн дээр буюу нэвтрэх товчон дээр та нэг л удаа яг өөрийнхөө дотоод хэрэглэгчийг үүсгээд нэвтэрчих юм бол дахин Mozambique руу ороход заавал нэвтрэгээд байх шаардлага байхгүй. За жишээ болгоод би энэ бичлэгийг та хэдэд үзүүлье. За жишээлх юм бол одоо Mozambique-ийг асаана. За энэ маань болохоор ямар ч дотоод хэрэглэгч үүсгээгүй хүн байгаа. Тэгээ одоо 3 дээр рүүгээ ороод зүгээр контентыг access хийж болж байна. Шууд үзэж болж байгаа. За тэгээд цаашаа яваад өөр 3 дээр рүүгээ ингээ орох гэнгүүт одоо нэвтэр гэж шаардлагатай болж байгаа. За энэ маань бол нэг юм өөрчлөлт гарсан байгаа. Тэг ядлаа. Бусад юм руугаа орох гэнгүүт таныг нэвтэр гэж унана. За ийм өөрчлөлт гарсан байгаа шүү. За Mozambique-ийн тохиргооны талаар бол хэлмээр байна. За миний түрүүний хэлсэнтэй нэг л удаа та ингээд нэвтрэх мэдээлэл өгсөн тохиолдолд Mozambique руу дахиж ороход ямар ч дахин нэвтрэх шаардлага байхгүй гэж тэрийг тохируулахдаа та 2 газараас хийж болно. Нэг бол энэ дээрээс одоо би нэрлэг орлоо, нэвтрэх горим руу орлоо. Тэгэнгүүт чинь бүртгэлээ гарч ирнэ. За тэгээ одоогийн байдлаар бол би ердийн нэвтрэлт дээр байна. Тэр нь одоо заавал би нууц үгээ байн оруулж иж орох ёстой. Хоёроо би түргэн нэвтрэлтийг сонгоод нууц үгээр орно гэх юм бол миний одоо Mozambique руу шууд ороход дахин би Mozambique руу нууц үгээ бичээд авах шаардлага байхгүй болж байна. За доошогоо нийтлэлээ сонгох ёстой. За энэ маань болохоор юу вэ гэхээр Mozambique-ийг ингээд шууд нээхэд гарч ирэх хамгийн ихний хуудас нь болж байгаа. Миний хувьд бол би хамгийн сүүлд нийсэн нийтлэлүүдэд нэмэр ана гэдгийг сонгож байгаа. За тэгээ энийг x-лэн. За яг энэ тохиолдол болохдоо та энэ доороос энэ арааны зурган дээр дараад ерөнхий рүү орчиж болно. Агуу бол нэрлүүгээ дарлаа нэвтрэх горим руу орчиж байгаа. За одоо би ийм өөрчлөлт хийсэн юм чи одоо дахиад Mozambique-ийг асааж агаад шинээр эхлүүлж байна.
Тэгэнгүүт чинь та одоо хараарай. Одоо би код хийхгүйгээр шууд орох боломжтой. За би түрүү яг одоо харж байгаа бүртгэл рүүгээ орлоо. Төрийн нэвтрүүлгийг сонгосон. Тэгээ хамгийн сүүлд нийсэн нийтлээ сонгосон учраас би 6 дугаар хуудсан дээр орхисон. Яг тэр юугаа статус руугаа буцаж очиж байна. За бас нэг өөр юм хэлэх гэсэн юм маань энэ байна. Та хэрэв Mozambique-ийнхаа хэлийг уушрааг бол эндээс ороод монгол хэл рүү өөрчилж болж байна. За дараа нь болохоор ширээний икон гэж зис байгаа. Тэрийг болохоор ирээд та хичээл дээрээ интерактив самбар дээр Mozambique-ийг ашиглаж заадаг бол энийг асаачвал маш хэрэгтэй гэж би бодож байна. За энэ маань болохоор та өөрийн байнга ингэж ашигладаг зүйлсүүдээ нэмжих боломжтой. Жишээлх юм бол номнууд, хуудаснууд, медиасан ингээд асаахтаа та энэ дээр ингээд арчина. За буцааж энийг унтраахтаа болохоор энэ аль нэг икон дээрээ дарлаа, баруун талын зэс рүүгээ дарлаа. Тэгээ бүгдийг нуух гэж сонгочихно. Тэгээд л юм бол болчихж байгаа. За бүтэн дэлгэцийг яаж одоо яг ийм дэлгэцийг яаж ашиглах вэ? Одоо яаж хасаах вэ гэдэг нэг юм байна. Тэрийг хийхдээ энэ баруун талын зэс рүүгээ орлоо. Энэ икон дээр дарлаа. Тэнгүүд чи ингээ бүтэн зэстэй болчихж байгаа. Унтраахтаа буцаад арна. За энэ чи бас яг адилхан зэсээр явна. Энэ дээр дарлаа. Бүтэн дэлгэц рүүгээ орлоо. Буцаа гарчиж байгаа. За цааш явъя. За дэвтэр зохион байгуулалтын талаар бол та бүхэн ерөнхийдөө бол мэдэх бах. Mozambique дээр ажиллаж үзчихсэн хүмүүс бол за шинэ дэвтэр нэгээд л шууд ингээд нэг 3 төрлийн юм зэсүүд гарч ирнэ. Эхнийх нь бол хуудасны шин чанарыг сонгодог зэс. Энд чинь ард гисэрээ сонгоно, өнгөө сонгоно. За дэвтэрлүүгөө ор гэж байгаа. Загварлуугаа орё. За энэ маань болохоор бүр бэлэн дизайнууд байгаа. Яг нөгөө Microsoft presentation-тай яг адилхан гарчиг байна, их биеийн байна гэх мэтчлэн эндээс та шууд сонгоод шинэ дэвтрээ эхлүүлчих боломжтой. За энэ маань болохоор Mosaic компани хамтарч ажилладаг орнуудын бага ангийн сурагчдад зориулсан мөрийн яг ийм хэмжээстэй дэвтэрнүүд байгаа. За ерөө Монгол улсын бага ангийн сурагчдын мөрийн хэмжээ сайхан бол бид нараас үүнийг яг энэ дэвтэр болгоод оруулах боломжтой байгаа шүү. За нэмэлтээр хэлэхэд та медиа сан руу орлоо. Үсгэн дээр дарлаа. Тэгээд нөгөө гарчгаа сонгож жуулж ин текстийн их бие эндээс сонгоо явуучих боломжтой байгаа. За нэмэлт хуудас гаргаад энийгээ чирээд авчирлаа. Ингээд чирээд авчирлаа. Энийхээ хуудасны шин чанарыг цагаан болгосон. За иймэрхүү байдлаар. За яг энэ доотлын зэс рүүгээ орлоо. Та бас бэлэн хуудаснуудыг сонгоод дэвтэрлүүгээ чирээд авчирчих боломжтой. Тэгээд энэ дээрээс шууд текстүүдээ өөрчлөлт явах боломжтой шүү. За дэвтэр зохион байгуулалтын хувьд бол энэ байна. За Mozambique яг үндсэн функцүүдийг ярьж эхлэхэд хамгийн чухал юм нь бол борин гэж юм байна. За та яг ямар горим дээр ажиллаж ийн гэдгээс харахгүй бол одоо жишээлх юм бол усах горим дээр явж байгаад болохгүй юм одоо усгацсан тохиолдол байж болно тийм. Тэрийг за гормыг яаж хасаах уу, яаж унтраах уу, ямар горим байдаг гэдэг л одоо ярив. За нийтдээ болохоор 5 горим байдаг. Хамгийн их нэг бол энгийн. Би одоо л энгийн горим дээр байгаа учраас миний одоо энэ маусны курсор явж байна. Ирээдүйд одоо анзаарч байгаа. За сонгох горим дээр болохоор би энэ гар дээр дарж иж очино. Тэгхийн бол би энэ дэвтэр дотор байгаа юмнуудыг сонгож авч болж байна. Ингээд. За энгийн горим дээр байгаа тохиолдолд та ямар нэгэн объект руу орж болно. За жишээлх юм бол би энгийн горим дээр энэ байна. Энэ зургийг би тодруулж харъя гэвэл ингээд арчиж байгаа. За энгийн горим, сонгох горим хоёр маань бол ийм ялгаатай. За зурх гормыг болохоор одоо энэ яг хажуу талаас бол энэ зэсээс бол харж байна. Сонгох нь энэ байна, зурх нь энэ байна. За бас энэ үзэгний сав бас доор байгаа. Энэ тэгээд энэ цэс энэ харандаа энэ доотлын 3 харандаа бол яг адилхан зурх горим дээр очино. За текстч маань бол үсгэн дээр дарна. Тэгээд энэ дотроо та ингээд текстээ биччихнэ. За шинээр би хуудас авчирж байгаа. Тэгээд би маа бичиж явсан дээр ах. За нууд нь энэ.
энэ дээр та янз бүрийн зурчин үзэгний саваас эндээс авчина. За иймэрхүү байдлаар би одоо зурх горим дээр байна. Та одоо яг ямар горим дээр байгаагаасаа ажиглах хэрэгтэй. Одоо таны маус cursor ч бол харандаан дээр байгаа учраас би энийг унтраах ёстой. Унтраахтаа та буцаад энэ дээрээ дарчиж болно. Буцаад унтраачлаа. Үгүй бол хойдлын энэ арын дэвсгэр дээр дараад тэгээ буцаад энгийн горим дээр очиж байгаа. За одоо устдах гормоо асааж агаад ингээд дараад явчихна. За одоо би яг устдах горим дээр байгаа учраас энийгээ дахиад бас унтраах хэрэгтэй. За иймэрхүү байдлаар. За устдах гормыг бас энэ доороос авч болно. За энэ маань болохоор бас яг моuse бүгд дээр шинээр орж ирсэн зис. Та одоо бүх нийтлэл дотор байгаа бүх юмнуудыг устгаж болно. Яг тухайн цонхноос яг энэ иконыг юм уу бүгдийг устгах юм уу гэдгийг сонгож болно. Тухайн хуудаснаас юмнууд устгаж болно. Агуу аль дээр тухайн хуудсыг анхны байдалд нь бол очиж болно. За та хэрвээ энэ жишээлх юм бол энэ сонгох горим дээр бас яг энэ цэсэнүүд явж байгаа тийм. Яг энийг бол хөвдөг цэс гэж нэрлэдэг. Энийг болохоор унтраахтаа энэ дээр дарж болно. Энэ хойдлын зэгүүд дээр хоёр тарчаад унтарчин. Агуу бол ийшээгээ дарлаа. X дээр дараад унтраачч болно. За нэмэлтээр хэлэх юм гэх юм бол энэ хөвдөг цэсийг би гүндлэнгөөраас босоогаар харж болно. Жишээлх юм бол ингээд ийшээ дахиад дарлаа. Ингээд хөвдөг цэсийг ингэж эргүүлж болно. За нэмэлтээр эндээс нэг харандаа авч агаад би танд тайлбарлаж өгөх гэсэн. За нөгөө зурх гормын харандаа тийм. За энэ харандаа маань болохоор ерөнхийдөө бол бэлэн өнгөнүүдийг бол хамгийн ихний уудсан дээр харуулж байгаа. За жишээ нь би энэ харыг авангуудыг ингээд цэнхрийг авангууд ингээд зорчиж байгаа. За хойдлын цэцгсүүд нь болохоор голцоо бие бол сум ашигладаг. Иймэрхүү. За тэгээд нэрийг устгалаа. За энэ бол ерөнхийдөө бол бэлэн өнгөнүүд, бэлэн сумнууд явж байгаа. Гэхдээ энэний гол хэлэх гээд байгаа юм юу вэ гэхээр за би одоо энэ өнгийг сонгоцсон байгаа тохиолдолд тэр сонгосон өнгө нь энэ чинь орж ирж байгаа. За энийгээ би томрууллаа. Тэнгүүтээ эндээс харандаагаа сонгочих болно. Ийшээ орлоо харандааныхаа зузааныг сонгочих болж байна. Ийшээ дарангууд тэр харандааны чинь нэвтрэлтний хэр харагдахаа сонгож болж байна. Өнгөө эндээс сонгоно. Платер ихээр илүү тухайн өнгөтэй холбогдолтой өнгөнүүдийг гарч ирнэ. Энэ дээр дарах юм бол та харандаага юу ялгаж болно? Зураастай болгож болно. Тэгээд энэ ч болохоор 3 өнгийн харандаа байгаа. Ирээд би энэ дээр дарах юм бол ингэчээ. Одоо ингээд за би одоо сум эндээс сонгож болно. Зураасныхаа эхлэлийг энэ дээрээ сонголоо, төгсгөлөө энэ дээрээ сонголоо. Би ингээд сонгож. Тэгээд та сумаа зурчин. За би өнгөрсөн нөгөө энийг икон унтраагаагүй учраас ийм дүрс гарч ирж байна. Буцаж би дараад унтраалаа. Тэгээд дүүргэлт байхгүйгээ сонголоо. Тэнгүүч одоо алга болчихно. За нэг иймэрхүү байдлаар за энэ нь болохоор зүгээр сүйдэр үүсгдэг юм байна. Би одоо сумаа унтраагаагүй учраас сум нь дахиад гараад ирээд аз. Тэгээ энийг унтраалаа. Унтраахтаа та зүгээр жирийн ингээд зураастай гэж сонголоо. Тэнгүүт чинь одоо ингэж гарч ирж байна. За тэгэл энийг устгалаа. За үзэгний савыг бол энэ доороос олно. За нийтдээ бол 5 төрлийн үзэгний савууд байгаа. За энийг ингээд байн эргүүлээд самбар дээр яж явах яг хэрэгтэй харандаага олохгүй байх юм бол та ийшээгээ орлоо. Эндээс шууд сонгонгууд эн чинь өөрчлөгдөд ирнэ. За ухаалаг харандаа гэдэг ингээд гарч ирнэ. За энэ үзэгний сам манаас яг зүүн талдаа бас байгаа. Яг ингээд баруун зүүн талдаа. Тийм болохоор самбарын хаанаас ч гэсэн та ашиглах боломжтой. За үзэгний самны үед бол энэ хахад болно. Би одоо жирийн харандаагаас авч. За энийг бас нөгөө эндээс нь сонгоод тасарч исэн сонголтуудаа эндээс иждэг тийм. Энээсээ зузааныг ингээ авчна. За энийг хэдүүлээ бүгдийг устгалаа. Тэгээд устгах гормоо унтраагаа цаашаа явъя. За би энэ дотор нэг ноорыг хийсэн байгаа. Тэгээд та одоо ямар горим дээр явж байгааг нэг харуулах нэг тийм өөрчлөлтийг харуулах гэсэн.
Одоо би жишээ нь энгийн горим дөрөөлөө гэж гэдэг нь арын дэвсгэмар юм зүгээр юм синхронктайгааз. За би хэрвээ зурх горимыг аваад энэ харандааг сонгох юм бол хойдлын арын дэвсгэн маань энэ зураас тоглож уншигдэж байна тийм. Сонгох горимыг сонгох юм бол хойно энэ цэгтэй орж ирж байна. Хэрвээ би уусдах горимыг сонгох юм бол ийм нэг ийм зэстэй ийм өнгөтэй орж ирж байгаасаа анзаараарай. За яг түрүүний миний сая үзүүлсэн юмнууд бол энэ дотор байгаа. Та гэртээ уншаад үзээрэй. За горимын хувьд ярих юм бол одоо яг энэ ч байгаа зургнууд маань энэ дотор явж байгаа шүү. Яг энэ байна. Энэний маань тайлбарууд яг энэ дотор байж байгаа. Та гэртээ уншаад үзээрэй гэж хэлмээр байна. За цаашаа явъя. За медиа санг бол бүх багш нар бол ер нь бол мэдэх баг. За энэ маань болохоор мозаикээс хийсэн бүх боловсролын материалууд нь медиа сан дотор байдаг. За мэдээж бас дотор нь та интернетээс юм хайж болно. Өөрийнхөө компьютероос юм оруулж болно. Хамгийн сүүлд үзсэн юмнуудаас оруулж болно. Гэх мэтчлэн. За энийг болохоор дөрвөн газараас нь хайж болно. Энэ бол нэг бол туужингаас хайж болно. Энэ доороос эндээс бас хайж болно. Тэнгүүжийн нэг төрлөөрөө гарч ирж байна. За үгүй бол энэ хажуу талын эндээс медиа сангаа ашиглаж болно. Эндээс дэш орлоо файл медиа сан гэж орлоо ингээд гарч ирнэ. Ийшээ орлоо байхгүй. Зөвхөн дээрээс файл медиа сан гэдээ гарч ирнэ шүү. За медиа сангийн хувьд бол сэдвэр нэг ангилж болно. Тэнгүүд чинь энэ чинь нөгөө хичээлүүдийн иконод байна. Төрлийн энд байна. Агуу бол та 3D юм уу бичлэг юм уу эндээс харж болно. За энэ маань болохоор Mozilla-ээс хаах, өөрийн бүртгэлээс хаах, компьютероос хаах. Энэ нь болохоор 100 нь болохоор таны өмнө ашиглаж исэн 3D бичлэгүүд энэ чинь хадгалагдана. За энэ маань болохоор дуртай зүйлс ч байна гэсэн үг. За цаашаа. За медиа санг бол дөрвөн төрлийн аргаар нэмж болно. Тэгтээ бол агаас харуулчих. За ямар нэгэн 3D за бичлэг байлаа гэж бодъё. Тэгтээ энийгээ зүгээр ингэж чирчиж болно. Чирсэн байгаа тохиолдолд энэ дээр сонгогдсон икон нь бол ингэж гарч ирнэ гэсэн үг. Би зургийг сонгож учраас зураг гарч ирж байгаа. Энийгээ би өөрчлөхдөө эндээс дарлаа. Шин чанарууд гээд орлоо. Том икон гээд тэгээ өөрчилчихэж байгаа. За эндээсээ би бас икон эндээ сонгоод байршуулчих боломжтой. Жижиг икон бол юм байна. Том икон нь бол юм байна. За миний асуух гэдэг асуулт нь болохоор бүх зүйлийг бол интерактив байдлаар бол оруулж болдоггүй. За зарим медиа сангийн төрлүүдийг зөвхөн жижиг айконоор, том айконоор бас зургаар оруулж болдог. Хариулт маань болохоор энэ байна. PNG гэж хариулсан хүн бол зөв. 3D зураг бас дижитал хичээлийг бол интерактив байдлаар бол оруулж болдоггүй. Бусад бүх зүйлүүдийг бол интерактив байдлаар бол оруулж болно. За жишээлх юм бол хэрэгсэл рүү орлоо та. За шоо гэдээ аваад үзье. Тэгээ энийг ингэж сонголоо. Оруулах гэдэг тэгээ интерактив байдлаар оруулчих чам. За энийг та бас эргүүлчих болно. Энийг бол интерактив байдлаар оруулах гэж хэлээд байгаа шүү. За цаашаа. За геометри хэрэгслүүд болон дүрсүүд. За нийтдээ бол 6 төрлийн геометри хэрэгслүүд байгаа. Та тэрийг олохдоо болохоор энэ доороос цэс рүүгээ геометри гэж орж болно. Бол эндээс ороод геометри гэж ороод ингэж олох боломжтой. За нийтдээ 6 төрлийн геометригийн хэрэгсэл байгаа. Геометрийн хэрэгсэлт болгоно ийм асуултын тэмдэг байгаа. Тэрэн дээр тарах юм бол та шууд зааврын шууд уншаад хийх боломжтой. За тухайн тэр геометри хэрэгсэлтэй 2 тавших юм бол тэгээд алга болчдөг байгаа. Тэрийг одоо хийж харуулъя. За жишээлх юм бол би гортог гэж авлаа. За гортыг болохоор яа энэ дээр дарах юм бол толон тусгал хийж байгаа. Ингээд толон тусгал. Би гортгоо хэмжээг нь тохируулахдаа ингэж тохируулж болж байна. Бол энэ чинь бас хэмжээг нь шууд өөрөө өгчөж болж байна. Тэгээд нэгжээ бас өөрчилж болно. Инчээр юм уу? Миллиметрээр юм уу? Сантиметраар юм уу? За би 2 тохирсон учраас алга болсон шүү.
яг ингээд хоёр тохирчгод алга болчихж байгаа. За хэмжээг нь өөрчилж болно. Би одоо харандаага сонгох ёстой. За би ийшээгээ орлоо. Үндсэн харандаанууд. За ногоон гэж сонгочоор харандаа маань шууд ногоон болчихж байгаа. Энийг унтраалаа. Тэгээ энэ дээрээ дараад гортгоо ингээд зурчих боломжтой. Тэнгүүд ч яг гортгийн төвцийг нь ингээд дарагдж байгаа шүү. За энийг дараад та гортгоо эргүүлж байгаа шүү. Тийм байна. Тэгээ асуултын тэмдэгэн дээрээ дарах юм бол та яг юу хийх боломжтойгоо шууд харж байна. Хэдүүлээ зурхаа ярьсан, хэмжээгээ тохируулахаа ярьсан, эргүүлэхээ ярьсан. За зүгээр энэ дээр дарах юм бол та гортгоо ингээ хөдөлгөөд явах боломжтой. За нэг иймэрхүү байна. За дараагийн юм маань болохоор зүгээр шугам байгаа. За би унтраалаа. Гортог шугам. За түрүүнийхтэй адилхан энэ дээр дарангууд чинь яг заавар нь ингээ гараад ирж байна. Тийм болохоор ашиглахад бол маш амархан. За энэ дээр дарах юм бол параллелаар гүйлгэн. Параллелаар босоо гүйлгэж байна. Энэ дээр дарах юм бол та хинжээгээ өвчин. За би 15 мм-ийн гууд надад 15 мм урттай юм зураад өгч байгаа. За би яг дөрвийн орчим ингээд хөдлөсөн учраас шугам маань хөдлөө явчихж байна. За би яг энэ хавцаа жараа энэ хавцаад авах юм бол би шумаа хөдөлгөөн явж болж байна. За та энэ яг шумынхаа яг ямар икон дээр яваад байгааг сайн анзаарах хэрэгтэй. Дөрвийн хажууд бол эргүүлдэг икон гарч ирж байна. Хоёр энэ хавцаа бол нэг гэдэнгүүт шумаа хөдлөгдөг энэ сумнууд гарч ирж байна. Тэгээ ингээд шумын дээгүүр бол энэ зурдаг горим гарч ирж байна. За гарацаа шууд өгөх юм бол бас шууд эргүүлэх боломжтой. Энийг буцаад 0 болгоглоо. Тэгээд ингээд зурчиж байна. За энийг уртсгаж богиносохдоо энэ баруун талаас нь чирээ явчих боломжтой. За хоёр дарангууд буцаа усчихж байгаа. За хэдүүл цаашаа. За хөдөлгөөнд үзүүлэнгүүд гээд сэдв байгаа. За тэр маань болохоор яг дасгалын дэвтэр дотор бүх зүйлүүдийг яг хөдөлгөөнд оруулна гэсэн үг. За жишээлх юм бол би энүүн дээр дарангууд чинь шууд нэг юм хоосон хууц гарч ирж байгаа. Би одоо энэ товчон дээр дарангууд эффектүүд нь ингээд нэг нэгээрээ гараад ирж байгаа гэсэн үг. За өнөөдөр бол яг иймэрхүү юм яаж хийх бол харъя. За яг икон нь бол энэ доороо байгаа. Тэнгүү чинь би одоо яг энэ хуудсан дотор яг ямар эффектүүд байгааг бол энэ чинь харж болж байна. Нийтдээ бол 3 төрлийн эффект байгаа. Оролт, гаралт, тэгээ онцлог гэдэг. Би шинэ хуудас оруулж байгаа танд яг ямар юм байдгийг харуулъя. Тэрнээс өмнө нэг хэдэн юм олгох юм. Тэрнийг би шинэ чанарууд зураг гэдээ оруулчих болно. Тэгээд зураг руугаа орлоо. Зургийн сангаас хайтахан бэжгүй юмнууд олчих боломжтой байдаг. Animal гээд зургаар оруулахаас сонгоог болохоор би жижиг айкон руу орсон байна. Би одоо эднэрийг шинэ чанарын зураг болгож өөрчилсөн. Зураг. Тэгээд хэмжээг нь багасгаллаа. За. Дахиад багасгалаа. Дахиад нэг юм оруулж. Нэг иймэрхүү төрлийн юм байлаа гэж бодъё. Тэнгүүд чинь би одоо сонгох горим дээр явж байгаа. Унтрааж агаад энэ дээрээ дарлаа. Энийгээ сонголоо. Тэгээд эффект оруулчихж байгаа. За эхнийх нь бол оролтын эффект заа гэж бодъё те. Тэнгүүд чинь яг дэвтэр рүү орж байгаа юм шиг эффект нь гарч ирнэ. За би хоёр дахь юмыг сонгоод гаралтын эффектийг сонгож үзье. Тэнгүүд чи яг гарч байгаа юм шиг эффект нь гарч ирж байна. Гуравцыг болохоор онцлог дээр тавиад нэг эффект сонгож. Тэгвэл яг тухайн байрандаа тэр эффектийг бол онцолж байгаа юм шиг гарч ирнэ гэсэн үг. За би одоо энэ дээр дараад яг эффектээ дахин давтуулах боломжтой. Тэгээ X-лээд орж үзье тийм. За түрүү оролтын эффектийн тэр зураг маань бол арилцсан байна. Энд байсан. За тэгээ би одоо эффектээ тоглуулах юм бол гарч ирнэ. Одоо гарч ирнэ. Тэгээ дахиад дарлаа. Гаралтын эффект нь гарч ирнэ. Энийг тэгээ онцолж байна.
За энэ маань болохоор ерөнхийдөө бол тийм гоё биш учраас би одоо энийг унтаг устгалаа энэ дээр дарж агаад тэгээд би одоо нэгin эффектийг бас хоёр руу хуулж болж байна. Уулахдаа би эффект тэр объектыг сонголоо. Уулдаг товчон дээр дарлаа. Энийгээ сонголоо. Тэгээд энэ paste буюу хуудсыг хувилах дээр дарлаа. Нүгж яг адилхан эффект тоолж ирж байгаа. За яг энэ хоёр дээр байж байхдаа би та нэг нь тайлбарлаж өгөх гэсэн. Та яг хугацааг нь хурдны нөө сонгож болно. Маш хурдан байж болно. Зүгээр дуун зэрэг байж болно. Маш хурдан гэдэг юм бол айгүй хурдан гарч ирнэ. Ойлгомжтой. За хуудсан дээр хаана дарах юм бол хаанаас гарч ирэх гэдгийг харъя тийм. За хуудсан дээр дарах юм бол энэ эффект нь орж ирнэ. Товчон дээр дарах юм бол гэдэг нөгөө энэ доороос нь товчон дээр дарахыг хэлж байгаа. За би хоёрыг нэгтэй цугаар орж ирэхээр сонгоё гэх юм бол түрүүжигтэй хамт хэдийг сонгож болж байгаа. За одоо энэ хоёр чинь харилцсан байгаа. Тэгээд яг цухтаа гарч ирж байгаа түрүүжигтэй хамт хэдийг сонгосон учраас. За үгүй бол түрүүжихийн дараа гэдгийг сонгож болно. Тэгвэл хоёр дахь объект маань нэг нь яг шууд автоматар гарч ирнэ гэсэн үг. Нэг иймэрхүү байна. Тэгээд мэдээж чиглэлийн сонгож болно. Зүүн доод талаас гэвэл ингэж гарч ирж байна. Зүүн доод талаас. За хоёр эффектийг бүлэглэж болно. За би энэ дахиг загстай бүлэглээд цогт нь ингэж оруулахаар сонгож болно. Тэнгүүд чинь хоёр зүйлийг харж ирж байгаа. За мэдээж стараалыг ингэж чирээд авчирч болно. Энийгээ иймэрхүү байдлаар оруулаад. За энийг баруун талаас ингэж зүүн талаас авах болно. За тэгээд одоо өөрөө объектоо шалгаж авчиж байгаа. За тэнгууд чинь бүгдээрээ орлтын эффект дээр учраас бүгдээрээ арилцсан байгаа. За одоо нэг дээрээ дарлаа автоматар гарч ирээд ингээд ингэж байгаа. За би 3-ыг болохоор энэ нь хоёр зүйл хуудсан дээр дарахаар биш түрүүжихийн дараа гэдгийг сонголоо шүү. Энэ маань энийг болохоор түрүүжигтэй хамт гэдгийг сонгоно. Тэнгууд чи арай илүү хайтахнаар гарч ирж байгаа. За иймэрхүү байдлаар та анимашн бол хийж болж байна. За тэгээд хурдын тохируулж болж байна, дарааллыг өөрчилж болж байна, эффектийг хуулж болж байна. За та гэртээ энэ даалгаврыг хийгээд үзээрэй. Цаг зав байвал нэмэлт материал үзмээр байвал би энэ YouTube-ийн линк тавьсан байгаа. Тэгээд ийшээ орж байгаа та мэдэхгүй юмаас хараад аваарай гэж хэлмээр байна. За хэдүүлээ дасгал үүсгэхийг яриа. За ерөө та Mozo Web дээр янз бүрийн дасгал үүсгээд ашиглаж чаддаг бол угаасаа мэдэх бах. Гэхдээ бол энийг бол ярих нь бол зүйтэй өнөөдөр. За дасгал үүсгэхийг буюу энэ дасгал засварлагч гэдэг маань нэг хуудсан дотор нэг асуулт явна гэдэг тийм дасгалын хуудас байгаа. За нэг хуудсан дээр олон дасгалын төрөл байдаг нь болохоор тэрийг асуултын хуудас гэж нэрлэдэг. За өнөөдөр болохоор энэ дасгал засварлагчийг ярина. За тэрийг олохдоо та энэ доор байгаа хэрэгсэл рүү орлоо. Ингэхдээ ийшээ шууд орж болно. За үгүй бол хажуудлын индсээс орлоо, хэрэгсэл рүү орлоо. Тэгээд энэ дасгал руу орлоо. Тэгээд энэ дээрээ дараад орчиж болно. За нийтдээ бол нэг 10 гаруй энэ 10-аас илүү, за нэг 20 гаруй дасгалын төрлүүд байгаа. За тэрийг эхлэхээс өмнө хэдүүлээ энийг зүгээр жишээ болгоод энийг онгойлгоод үздэг. Энэ бол миний өмнө хийжсэн дасгал байгаа. Энэ бол 8 минутын 3 минутын хугацаатай 8 дасгал байгаа. Энэ дээрээ онгойлголоо. Тэгээд шууд дасгалаа ашиглаад явчих боломжтой. Хариултуудаа хийгээд. Одоо би зүгээр жишээ болгоод иймэрхүү дасгалууд байна. Ингээд зөөдөг. Тэгээд бөглөдөг гэх мэтчлэн гэв. За би бол энийг бол арай хийж дуусаагүй байгаа. 6 дээр явж байгаа. Тэгээд би одоо дуусаагүй байсан ч гэсэн энэ дээр дарчих юм бол тэгээд дуусчихна гэсэн үг. Тэгээд шалгах чинь энэ дээрээ дарж дуусгалаа. Тэнгүүд чинь миний ингээд хувь гарч ирж байна. За би нэг 5 дасгал хийсэн. 15% оноо авсан. Энэ дээрээ дарангуудаа зөв хариултуудаа шалгаж болж байна. Одоо энэ мингүүд чинь зөвхөн зөв хариултуудаа харна. Тэгээ 6 орнгууд энэ бол зөв хариулт. Зөв хариулт минь гэх мэтчлэнгээр. За буцаад ийшээ орлоо миний өөрийнхөө үр дүнг харж болж байна. За би бол нэг асуултыг бол буруу хариулсан байна. Үнийг бол зөв хариулсан байна. Зөв хариулсан байна. Гэх мэтчлэнгээр та
өөрөө шууд энэ дасгал засварлагч дотроо зөв хариултуудаа шалгаа авчих боломжтой. За шинээр би дасгал үүсгэхийг шинэ хуудсан дээр хийж үзүүлье. Жишээлх юм бол ийм дасгал байна. За одоо ийшээ орлоо. Тэгээ амархан байдлаар би зүгээр нэг удаагийн асуулт гэж сонгочихъя. Тэгээ одоо би энэ текстээ хууллаа. Ийшээгээ. Тэгээд хуулж авчирлаа. За. Надад бол ийм 5 хариулт бол хэрэггүй учраас би ийшээгээ орж байгаа багслаа. 6 хариулттай. За тэгээд энэ дизайн таалагдахгүй байх юм бол та ийшээ доошоо ороод асуултын хойдлоо зөвшөөрөх боломжтой. За энэ эффектүүд маань бол цаанаас өгөгддөг учраас заавал энэ эффектүүдээ сонгох ёстой байгаа шүү. За тэгээ хадгалахаас өмнө энэ чи би нэг зураг оруулж харуулах гэсэн нэрээ. Монгол төр тавьчих. Mozovib дотор бол юм гарч ивч байна. Ийшээ зүгээр оруулаад тавьчих. За зис аяг байж болно. Энийгээ сонгож агаад одоо яг энэ чи цагаан байна гэдэг маань тэр эффект нь сонгогдсон байна гэсэн үг. Тэрийг ундраахтаа буцаад харчиж байгаа. Тэнгуү чи ийм болчихж байгаа. Тэгээ асаахтаа дахиад арлаа цагаан болж байгаа. Тэгээ ингээ өөрчлөд боломжтой. Нэг иймэрхүү байдлаар та зургийг бол гоё янзлах боломжтой байгаа. Тэгээд зөв хариултаа сонголоо. Тэгээ хадгаллаа. За шинээр дасгал нэмэлтээ энэ дээр дадлаа. Гэх мэтчлэнгээр би одоо зөвхөн харуулж байгаа учраас ингэж хийж тэгээд дахиад хадгаллаа. За зөв хариултыг заавал хэмжээж хадгалах хэрэгтэй. Энэ бол үнэн бодлын юу учраас ингэж хадгалж байгаа. За энэ дасгалыг та засварлахтаа энэ дээр дарж агаад засварлая шүү. За гэх мэтчлэнгээр. За надад нийт 2 дасгал байна. За би энэ ч та дасгалынхаа оноог нь энэ тавьчих болж байна. Оноог нь энэ өөрчилж болж байна. За үгүй бол та бас 3D дотроос дасгал хуулах боломжтой байгаа. За жишээлх юм бол би энэ 3D-г онгойлгож үзье. Жоохон ачаалаа тэгээд орно. За зис гэдэг рүүгээ орлоо. За би одоо жишээлх юм бол ийшээ орсон байна энэ үзэгдэл рүү. Тэгээ би энэ икон дээр дараад дутууг нөхөх гэдэг юм дээр дарчаад энэ дээрээ дараад үүсгэх юм бол миний яг түрүү онгойлгоцсон байсан дасгалын дэвтэр рүү орчиж байгаа. За иймэрхүү байдлаас та 3D үзэгдлээ шууд асуулт болох боломжтой. Гүү бол өөр хүний дасгалын дэвтрийг бас ашиглаад их боломжтой. За жишээлх юм бол өөр хүний дасгалын дэвтэр байна. Засварлах гэж орлоо. За тэгээд ийшээ нь орлоо, хуудас руу орлоо. За энэ дээр дарж иж би copy хийн. Би өөрийг л үгээ орлоо. Дахиад хуудас гэлээ. Энэ дээр дараад paste гэж байгаа. За иймэрхүү байдлаар та өөр хүний дасгалаасаас дасгалыг хуулбарлаад өөрийг л үгээ оруулчих болж байгаа. За энийг энэ дагаа иконуудыг тайлбарлах юм бол би одоо жишээлх юм бол энэ дээр тарчих юм бол дасгалын дэвтэр хуудас зүгээр ингээд зураг олгоод оруулчих чинь. Энэ дээр тарчих юм бол ингээд дотор нь зураг зурчих болно. Тэгээд энэ дээр тарах юм бол та Mozovib дээр байршуулна. Гэхдээ энэ маань болохоор яг QR кодоор уншдаг ангийн ажлыг эхлүүлэх гэж юм байна. Тэрийг одоо харуулах. За байршуулахдаа заавал гартгээ сонгох ёстой. Ангиа сонгох ёстой. Тэгээ байршуулчих. Тэнгүүд чинь одоо шинээр нэг цонх гарч ирэх ёстой. Тэр маань болохоор Mozovib дээр одоо цахимаар явдаг онлайн тест гарч ирнэ. Тэгээ QR кодоор ороод тэгээ сурагчд маань шууд ингээд асуултын хариултаа явуулангуу та дэлгэцэн дээр шууд хардаг тийм дасгалын уудс байгаа. Дасгалын уудсаа
энэ дээр дараад тэгээд зургаар оруулчихж байгаа болж байна. Аггүй бол шин чанарууд гээд том иконоор оруулчихж болж байна. За иймэрхүү байдлаар та дасгалын дэвтэрлүүгээ хадгалж оруулж байна гэсэн үг. За Mozo Book дотор бол AI ашиглаж дасгал үүсгэх функц шинээр нэмэгдсэн байгаа. Анх бол Mozo Web дотор бол AI-гаар дасгал үүсгдэг тэр функц нь анх орж ирж байсан. За энэ доор байгаа энэ икон дээр дараа та AI-гаар дасгал үүсгэх боломжтой. Тэнгүүд чинь зүгээр юм яг Mozo Web дээр яг яаж гарч ирдэг гэх бодис маань бол гарч ирж байгаа. Тэрийг болохоор шинээр хуудсан дээр юм харуулт гэсэн. За янз бүрийн 3D дотроос та AI-гаар дасгал үүсгэх боломжтой. Тэгээд жишээлх юм бол Монгол гэргээ сонголоо. AI дасгалын үүсгэх гэж сонголоо. Тэнгүүд чинь энэ доор нь 3D Монгол гэргээд цаашууд ороод ирсэн байгаа. За тэнгүүд чинь энэ дасгалын тоогоо сонгож болж байна. Хүндрлийн түвшнээ сонгож болж байна. Хичээлийн хөтөлбөрөө сонгох уу эсвэл зүгээр сэдв сонгох уу? За сэдв нь болохоор Mozo Web дотор байдаг бүх материалуудыг оруулсан байгаа шүү. Тэгээд үүсгэж чинь AI-гаар үүсгэсэн дасгал гарч ирнэ. Мэдээж дотор нь энийгээ засварлах боломжтой. Тэгээ хадгаллаа. Энэ харандаан дээр дараа засварлах боломжтой. Хэмжээнд та зураг оруулах боломжтой. Тэгээд энэ дээрээ дарлаа. Тэгээд орсон байна тийм ээ. За иймэрхүү байдлаар дахиад дасгалын уулзаа өөрчиллөө. Хадгаллаа. Хадгалах гэмүүд чинь заавал бас Mozo Web дээр байршуулж гин. За одоо уншиж чинь тэгээ хадгалаад тэгэнгүүтээ дараа нь энийг бас та дэвтэрлүүгээ оруулах боломжтой. Тэгж оруулахдаа энэ хадаасан дээр дарлаа. Том икон гэж орууллаа. Тэнгүүд чи яг энэ AI-гаар үүсгэсэн зураг нь энэ чинь гараад ирчихэж байгаа. За дараагийн ярих юм маань болохоор номноос AI үүсгэх юм бас гарч ирнэ байж болно. За жишээлх юм бол одоо би ном дотор явж байгаа байлаа гэж бодлоод AI товчхон дээрээ дарлаа. Тэнгүүд чинь энэ ном маань цаанаасаа сонгогдсон байгаа. Тэгээ 6-аас 17 дугаар хуудасны агуулгыг сонгож болж байна. Энийг би use гэж өөрчилж болж байна. За тэгээд мэдээж тодорхой хэмжээний та яг ямар төрлийн дасгал үүсгэх байгаа заавал бичих ёстой. Агуу бол төрлөө хэмжээний сонгочих болно. Тэгээд дасгалын дэвтрээ үүсгэж болж байгаа шүү. За цаашаа вэ. За гэрийн даалгавар. За би түрүүний хийсэн дасгал засварлагчаа бас гэрийн даалгаварт өгж болно. Тэрийг гэс хэдүүлээ. Яриати ийшээ дарлаа. Гэтэ баруун тал руугаа орлоо. Гэрийн даалгаварт өгөх гэж хэмжээ байгаа тийм. Гэрийн даалгаварт өгөхөд заавал би Mozo Web дээр дахиад байршуулах ёстой. За энийг та байршуулчихлаа. Мөн чинь нэмээд дахиад хуудас гарч ирнэ. Тэр маань болохоор гэрийн даалгаварт байршуулах хуудас. За шинэ гэрийн даалгавар гэдэг яг Mozo Web дээр ямар байдаг тэрийгээ гарч ирж байгаа. Тэрийгээ тэг хүмүүстэйгээ сонгоод эсвэл бүлэгтэйгээ сонгоод цаашаа явлаа. Гэрийн даалгаврынхаа гарчийг өглөө хичээлээ сонголоо. Эхлэх өгнө, эцсийн өгнө. Тэгээ илгээж чана. За дасгал засварлагчийг шууд ингэж гэрийн даалгаварт өгж болж байна. За үгүй бол бас өөр хүний гэрийн даалгаврыг гэрийн даалгаварт өгж болно. Өөр хүний дасгал засварлагчийг гэрийн даалгаварт өгж болно. Яг адилхан хамаагүй хэний хийсэн байсан бол хамаагүй. За энэ бол Үйл цэцэг гэдэг хүний бичсэн дасгалын дэвтэр бол би ашиглаад гэрийн даалгаварт өгчих болно. За өөр байдлаар энийг бас би гэрийн даалгаварт өгчих болно. Монгологлоо. Ингээд гэрийн даалгаварт өгчих болж байгаа. Бас яг адилхан Mozo Web дээр байршуулж болно. Байршууллаа. Яг адилхан хуудас гарч ирэх ёстой. За энэ маань болохоор AI-гаар үүсгэсэн гэрийн даалгаврыг гэрийн даалгаварт өгөх асуулыг өгж болж байна. Агуу бол энэ доор байгаа гэрийн икон руу орлоо. Шинээр гэрийн даалгавар ингэж өгж болж байна. Тэгээд дасгалаа сонголоо. Доороос ингэж дасгалаа сонголоо. Яг түрүүний адилаар хийсэн шиг процесс явна. Агуу бол гэрийн даалгавраа Mozo Book дотроос шалгаж болно.
За энэ маань мозовыг дээр гарсан шинэ өөрчлөлт байгаа. Өмнө нь бол гэрийн даалгавар гэж байдаг байсан. Одоо болохоор гэрийн даалгавар дээс хоёр маань бол зэрэгцээд орсон байгаа. За дэвтэр хадгалах болон устгах. За энэ маань бол ойлгомжтой байх тийм. За мозовыг дээр хийж чад асуулыг та заавал хадгалаад дараа нь мозовыг дээр байршуулахгүй бол мозовыг дээр олохгүй. Тэгэхдээ та мэдээж энийг баруун руу дарлаа хадгалах. За үгүй бол дээрээс болон доороос яг энэ файл руу орж яваад хадгалж болно. Миний мозовыг жоох удаад байна. Хүлээж аваарай. Файл тэгээд хадгалах эсвэл өөрөөр хадгалах. Яг хуваалцах гэдэг мозовыг дээр байршуулах. Файл хадгалах өөрөөр хадгалах. За хуваалцах руугаа оръё. Түрүүн зөндөө олон удаа ярьсан мозовыг дээр байршуулахын талаар заавал гарчгаа өгнө, ангиа өгнө, хичээлээ сонгоно. Хувийн давхар, хувийн аккаунт дээрээ байршуулах уу эсвэл бусад хүмүүстэй хуваалцах гэдгээ сонгоно. За энэ байгууллага сонгоно. Бүгд ихээр олон нийтэд ямар ч ашиглаж болно. За мозовыг дотор байгаа бүх бүртгэлтэй хүмүүсээр таны энэ тасламжтайг харж болно гэсэн үг шүү. Бүлэгтэйг хуваалцна, хүмүүстэй хуваалцна. За тийм. За эргээд бол мозо бүх дотор байгаа дэвтрийг устгах юм бол та дахиж сэргийх боломжгүй. Тийм учраас та заавал мозо веб дээр байршуулад тэгснийхаа дараа мозо бүгээс устгахаар бол устгаж болно шүү. За мозо веб дээрээс бол дахиад татаад авчих боломжтой юм чинь. Тийм учраас хандаж хэлж байна. Жишээлх юм бол устгахтаа та ийшээ орлоо. Тэгээд хөрөмжөөс устгах гэдгийг сонгож байгаа шүү. За цаашаа. За энийг бол түрүү хэдүүлээ зөндөө ярьсан. За хэвлэх функцийн талаар ярив. Эндээс хэвлэж болно. Дээрээс хэвлэж болно. Файл дээр хэвлэх гэдэг. За хэвлэлээ. За PDF-аар байж болно. Та хэрвээ таны принтер ч холбогдсон байх юм бол энэ чинь шууд гарч ирнэ. Зургаар хадгалж болно, JPG-гээр хадгалж болно. А4 юм уу юугаар ингээд нэг нүүрэн 400 юугаар ингээд тэгээ шууд хэвлээд авчиж болж байгаа. За дараачих нь болохоор харилцааны диаграм байгаа. Мозо бүгд дотор яг иймэрхүү төрлийн харилцааны диаграм байгуулж болно. За жишээлх юм бол юм байна. Энэ бол би номоос авсан зүгээр жишээ харилцааны диаграм. Хэдүүлээ энийг яаж үүсгэхийг одоо харъя. За би одоо нэг иймэрхүү зүгээр жишээ зураг интернетээс олоод өөрөө хийх гэж оролцсон. Тэгээ одоо хамгийн ойр байдал нь нэг иймэрхүү болж байна. Ийшээ орлоо. Тэнгүүд чи хүсэгц гэд гарч ирж байгаа. Энэ дээшээ орлоо харилцааны диаграмаа сонгох хэрэгтэй. Би одоо харилцааны диаграм сонгоцсон учраас би одоо яг энэ гором дээр байгаа шүү. Ямар нэгэн сонгох дээр биш, зурах дээр биш, устгах дээр биш, харилцааны диаграмын гором дээр явж байгаа. За тэгээд одоо нэг товчон дээр дарая. Хоёр дарангууд чи ингээд юмнууд гарч ирж байна. Одоо энийг чигээд авчихлаа. За би одоо жишээлх юм бол энийг дахиад хийх гэдэг нь оролдъё. За би энэ чинь одоо ус гэжчлээ. Глюкоз гэжчлээ. За одоо энийхээ би өнгийг солиё. Ингэж дарлаа. Өнгийг нас ингээ өөрчилж болно. За гих метр. За тэгээд зураг оруулъя. Зураг доош орлоо зургийн сан. Тэгээд за англиар ч юм уу монголоор ч юм аа ялгаагүй хайчиж болж байна. Тэгээд би трийгээ тай. Өмнө ч нөгөөний зурагч юм байна. Иш орууллаа. Тэгээд ялгаагүй. Инглим. Энийг би зүгээр зинхэр өнгөтэй болгож байна. За би энэ өнгийг бас яаж сонгох вэ гэхээр энийг орж агаад хэмжээнээс яг адилхан өнгөтэй ойлгочих болно. Энийг дахиад харуулъя. Энийг барьж агаад яг ийм адилхан өнгөтэй ойлгож болж байна. За би одоо сонгох горим дээр явж байгаа. Сум яг яаж холбохыг бол одоо яг харуулчих гэж бодлоо. Буцаа сонгох горим унтраалаа. Ингүүтээ харандаар орлоо. Түрүүний хэлдгээр ингээд сум зурчиж болж байна. Гүү бол ийшээ орлоо.
гэж харандаа л орлоо. Өнгөө сонголоо. Тэгээд тийш орлоо. Зураасан төгсгөлний байхад болчихж байгаа. Ийм байдлаар та сум зурж болж байна. Агуу бол харилцааны диаграмаар сум зурж болно. Тэгэхдээ харилцааны диаграм орлоо. Одоо би яг энэ горон дээр байгаа учраас ингээд зурчих чинь. Би одоо энийг гоё сумтай болгоё гэж бодох юм бол ийм. Ингээд сумын ингээд заачиж байгаа. За өнгийн нас одоо ингээд сонгогдож болж байна. За одоо энийгээ дарлаа. Хоёр дахь дээр дарлаа. Тэгээд ингээд дарж чинь ингээд дараад үсгэж чам. За эндээсээ та хаанаас энэ суман гарахаа хэмжээнээ сонгож болж. Ингүүл арай дээрэн тийм. Энд дээр дарлаа. Энэ талаас нь суман гарвал зүгээр гих мэдчихлээ. За энийгээ та эндээс нь эсвэл эндээс нь дөрвөн талаас нь гарч болж гин гих мэтэр. Энийг би чинь энэ дээр тавьлаа. Байна. За иймэрхүү байдлаар та харилцааны диаграм бол үүсгэж болж байгаа шүү. За тэгээ хажууд мэдээж энэ чинь амьсгалт гэдэг ч юм уу текст бичээд тэгээ болчихж байгаа. За цаашаа явъя. За нийтлэлтэй ажиллах гэж нэг юм байгаа. За хоёр энэ Мозамбикийн дэлгэцээ ингэж хоёр хувааж болно. Гэхдээ тэрийг яаж харуулахыг харуулъя. Одоо жишээлбэл энэ ном байна тийм. Энийг баруун тал руугаа зүгээр зөөчж байгаа. Тэгээд энийг хэмжээг нь өөрчилсөн. Тэгээд хоёр талд хоёр зэргүүд нэг энэ дээр нь ажиллаж болно. За жишээлх юм бол би одоо энэ номноос зураг оруулъя гэж бодъё тийм ээ. Тэгэхдээ энэ дээрээ дарж иж түүх рүүгээ орж иж болно шүү. Одоо би энэ зургийг хэмжээний жирээд авчирч болж байна. Энэний оруулсан шин чанарыг цагаан болголоо. Тэгээд А усан дээрээ дарж агаад X-тэй болчих болно. Тэгэл буулгах хэмжээний дарлаа буулгах. Зүгээр Ctrl Z Ctrl V бол ажиллая шүү. Тань зүгээр харуулах гай. Тиймэрхүү байдлаар номноос та юм хуваалцах болж байгаа. За одоо энэ маань хэрэггүй учраас би хаалаа. Тэгээд цаашаа явъя. Танаа үсгэн дээр явж. За дараачих нь бол хүсэгт яаж оруулах вэ гэдэг функц байгаа. Жишээлх юм бол ийм хүсэгтийг бол би ингэж хийсэн байна. Тэрийг хэдүүлээ. Одоо ийм даалгаврын шатаар хийж үзье. За энэ бол хүсэгтний доор байна. Үгүй бол эндээс орж агаад хүсэгтээ таажиж болно. Мөн ч энэ яг хүсэгтийн горон гэж гарч ирнэ. Энд дээрээсээ дарлаа. Би 2 багантай 4 мөртэй хүсэгтийг сонголоо. Энэ дотроо би текстээс янз бүрийн медиа оруулж болно. За би одоо жишээлх юм бол медиа сангийн төрлүүд гэж бичлээ. За 3D зураг бичлэг гэх. Энийхээ би одоо А усан дээр явж байгаа болохоор заавал хүсэгтийн орон дээр очиж ийж хүсэгтээ янзалж болно. Манай харж байгаарай. Би одоо энэ дотроос чинь 3D-ийг сонгох гэж байгаа шүү дээ. За жишээлх юм бол одоо яг гормоо зөв сонгох хэрэгтэй. Том айкон оруулж. Заавал чинь зураг том айкон оруулж. Бичлэг маань ингээд албасын оруулж болж байгаа. Та зурагч оруулж болно, текст ч оруулж болж байгаа. За одоо энэний хэмжээг жоохон багасгая. Тэгээд шинээр баг нь үсгэж болно. Энэ бол мөр оруулах нь энэ байна. Баг нь оруулах нь энэ байна. Устгахтаа ингэж дарлаа. Тэгээд энэ X дээр нь дарчиж байгаа. Ингэж сонголоо, устгалаа. Ингээд дарчиж байгаа. За энэ хүснэгтийг болохоор би яг адилхан мөртөө, адилхан багны өргөнтэй гэвэл энэчээд дарчиж байгаа. За өөр хэлэх юм гэвэл би өнгийг өөрчилж болно. Юм болгоны өнгийг ингээд нэг нэгээр нь өөрчилж болно. За үгүй бол тэр чигтэн сонгож агаад таажир ингэж яагаад өнгийн тэр чигтэн өөрчилж болж байна.
За үгүй бол та эндээс ийшээ орох юм бол ямар төрлийн хүсэлт хийхэд энэ ч шууд сонгоо авчиж болно. За би өнгийн жоох өөрчлөхгүй бол энэ онцгүй харагдав. За юм байх тул чинь. За энэ маань болохоор нэг мөрний өнгийг яаж сонгох вэ? Иймэрхүү. Тэгээ буцаад унтраахтаа буцаад авах хэрэгтэй. За иймэрхүү байдлаар та хүснэгтийг дасгалын дэвтэрт оруулж болж байна. За энийг унтраахтаа 2 дарж унтраа. За цаашаа явъя. За шинэлэг Монгол сурагчдыг одоо танилцуулах гэсэн. За Mosaic Education компаниас бол энэ 4 Монгол сурагчийг бол шинжилгээд гаргасан байгаа. Та энэ номнуудыг Mozo Book дээрээс бас Mozo Web дотроос олох боломжтой. Хэрвээ та энэ дээр дарах юм бол Mozo Web руу очино. Тэгээ би одоо энийг орж харуулъя гэс. Тийм үучин да Mozo Web дээрээс энэ номнуудыг олох боломжтой. Гүү бол энэн дээр дарах юм бол та Mozo Book дотроос шууд онгойлгочих болно. За жишээлх юм бол энэ бол биологийн 8 дугаар ангийн ном байна. За энэ бол зургнуудыг өөрчилсөн. Текст болон агуулгыг бол ерөөсөө өөрчлөөгүй байгаа. Зөвхөн зураг болон энэ доторх сэдвүүдийг яг ямар дизайнтай байлгах нь бол өөрчлөгдсөн байгаа шүү. За жишээлх юм бол би математикийн ном руу орж харуулъя. Mozo Book руу орлоо. За математикийн номны хувьд болохоор яг энэ хажуудлын захын зайд өөрчлөлтүүд гарсан байгаа. Яг сэдв агуулга нь бол яг адилхан хэрнээ энэ хажуудлын юмнууд нь өөрчлөгдсөн маз шинээр зургнууд орж ирсэн байна. Тэгээ бас нэмэлт юм тайлбар тодорхойлолтууд орж ирсэн байна. За цаашаа явъя. За жишээлх юм бол энэ чинь Монгол ийм эрдэмтний намтар явж байна. За гадаад эрдэмтний бас намтрууд бас явж байгаа гэх мэтчлэнгээр өөр бас номнуудыг ашиглаж үзье. Mozo Book-ээс үзсэн нэлээд хамаагүй амар байд надаа. Түүхийн ном байна жишээлх юм бол. За энэ маань болохоор яг энэ бүлгийн сэдв зургнууд нь бол шинээр нэмэлтээр орж ирсэн. Яг энэ текст бол бас шинээр орж ирсэн байгаа. Бас хажууд нь динамик нэмэлтүүд байгаа учраас та энэ номнуудыг бол сургалтандаа ашиглаад явах бүрэн хэрэгтэй байгаа шүү гэж хэлмээр байна. За цаашаа явъя. За давхраг гэдэг юм ярих хэвээр. Тэгээ дээр нэмээд 50 гэдэг юм ярих хэвээр. Тэхийн тулд хэдүүлээ нэг ном онгойлгож байгаад харъя. За энэ бол нэг ном байна. За би энэ ургыг харахтаа энэ доороос харна. Энд нэг нийт 3 давхраг байна. Mongolia MO-ийн нэмэлтгээд за одоо би жишээлбэл энэ дээр дарах юм бол гонторчж байгааз энэ динамик нэмэлтүүд нь. За би одоо энэ дээрээс 3D авч байгаад жижиг айконоор зурж хэрэг авчихъя. Тэгээд зураг авч байгаа жижиг айкон. Тэгээд би одоо буцаад энийг унтраач. Тэнгүүд чинь бол миний энэ давхраг дээр хийсэн өөрчлөлт нь энэ явж байгаа. Би одоо энэ номыг бас одоо хадгалаад хуваалцч болно. Хадгалчлаа. Mozo Web дээр байршууллыг гингүүд чинь Өмнө заяа Ганбатын давхраг гарч ирж байна. За энэ бол яг би номон дээр бол өөрчлөлт хийгээгүй зөвхөн миний хийсэн давхраган дээр өөрчлөлт байгаа шүү. Тэрийг бол зөвхөн өөрөө үзэж болно. Аггүй бол бас бусд хүмүүстэй үзэж болно. Давхраг гэдэг нь бол ийм байна. За 50 эдгийг бол би одоо жишээлх юм бол нэг зураг онгойлгоч юм. Би бол одоо нэг зураг онгойлгоцсон маас. Тэнгүүд чинь нөгөө цацт яруул маань бол энэ гарч ирж байна. За Mozo Book дотор онгорхой байгаа юмнууд ч бол энэ доороос гарч ирнэ. Энийг X лангууд чинь эндээс алга болчихж байгаа шүү. За дараагийн сэдв маань бол дэвтэрт оруулах зэс байгаа. Энийг болохоор та энэ доороос харж болно. Нийтдээ 6 төрлийн юм байгаа. Ноорог, тэмдэглэл, веб холбоос, видео, хуудасны холбоос, бас хавчуурга гэдэг. За ийшээс би орж юм үзүүлмээр байна. За энэ маань бол ноорог байгаа. Дотор нь бол та текст оруулж болно. Зураг зурж болно. Тэгээ ингэсэн би зураг зурсан байна. Зураг оруулж болно. За жишээлх юм бол би энэ зургийг ингээ оруулчих болно. Тэгээ харилцааны диаграм бас зурчих болж байгаа. Үгүй. Тэгээд нэмэлтээр яг дахиад нэг бас нэг ноорог байгаа. Тэгтээ ийшээ дарлаа. Энэ доорлоо орлоо. Тэнгүүд яг адилхан ноорог гарч ирнэ. За би медиа сангаа хасааж агаад зураг руу орлоо.
ингэж тавилаа. Ийшээ ноор руу орлоо. Тэгээд 6 инчээ тавьчих болно. А үсгээ асааж агаад X-члээ. Зурх гормоо асааж агаад 6 зурчлаа. Тэгээд би энийг тийшээ оруулахаар сонголоо. Том икон болголоо. Хоп. Тэгээд сонгох горимл руу орлоо. Тэнгүүд чинь миний нөгөө сая хийсэн норвч юм чиж. За тэмдэглэл рүү оръё. За энэ маань болохоор зөвхөн текст чиж болдог тэмдэглэл байгаа. Энийг болохоор та энийг доороос бичиж болно. Яг нөгөө оруулах гормоор яг адилхан жижиг айконоор орно. Тэгээд веб холбоос л ойлгомжтой тийм ээ. Энийг бол ингэж дарлаа жижиг айкон том ийм 4 төрлөөр уурж болно. За яг би энэ чинийг үзүүлэх гэдэг юм нь юу вэ гэхээр та хэрвээ зураг гэдгийг сонгох юм бол ингэ чинь ямар ч хамаагүй линк тавилаа гэж бодъё л тоо. Тэгээд би одоо энэ YouTube-ийн зургийг хаалгадаад байгаа юм бол би энэ солиод авчиж болно. Тэнгүүч ингээ гараад ирж байгаа. Яг ингээд Mozilla руу ордог линкэнд дагааз. Тэгээ нэгээ сонгож жагаад жижигсэллээ. Тэгээд энийг Ctrl X гэлээ шинээр хуудсан дээр оруулчих. Тэнгүүд чи энэ нэг горин байна да. Тэгээд энэ дээр тархан бол нөө веб холбоос икон гарч ирнэ. Унтраачих юм бол зүгээр зураг нь байхгүй болчихно. За онлайн видео бол ойлгомжтой. Бас түрүүнийхтэй адилхан. Энийг сонголоо. Тэгээд яг энэ дээр тарах юм бол тэр икон нь байхгүй болчихсон шүү. За хуудасны холбоос. За энийг болохоор яг хэрэгтэй хуудас руугаа очиод бол ашиглана. Одоо жишээлх юм бол 21 дээр хуудсан дээр очиж чинь. Тэгээд буцаад дараалт буцаад хуудсан дээр очичлаа. Энэ дээр дараал би биологийн ном руу очиж чинь. За би гинчээ дараад хуудасны холбоос авлаа. Дарлаа. Тэнгүүч энэ орж ирнэ. Сонгоод орж агаад Ctrl X гэж дарлаа. Ийшээ орууллаа. Тэгээд бичиж чам. Тэнгүүч биологи яг энэ хуудас руу ороод ирж чам ш. Үгүй. За дараа нь бол авчурах. Presentation давж байгаа тохиолдолд та одоо яг хэрэгтэй хуудас руугаа очихдоо энийг ашиглаж болно. Одоо би жишээлх юм бол энэ хуудсыг авчурга болголоо гэвэл 37 хуудсыг энд гараад ирнэ. Нийтдээ бол 5 төрлийн авчур хийж болно. 2, 13, 37 тэгээд дахиад 2-ыг нэмж болно шүү. Техник нь бол би түргэн засгийн функцүүдийг ярина. Тэгээд тэрэн дотроо байршлын тусах дотроос яг яаж ямар төрлүүдийг нь л ярина. Тэгээд ямар нэгэн дүрсийг сонгоод яг яаж өөрчлөлтийг бол ярина. За түргэн засаг руугаа орохдоо та энэ дээр дарлаа. Тэнгүүч ингэж гарч ирж байна тийм. За эхнийх нь бол халахлах гэдэг байгаа. Тэнгүүч энийг бүхэл хуудасаар халахлаж болж байна. Дөрвөлжин өрсөөр хадгалж болж байна. Гэх мэтээр нэг нь уучж болж байна. Хард дэвсээр. За унтраахтаа та буцаад энэ дээр дарах хэвээр дарлаа. За энийг болохоор халахлахыг унтраах. За энийг одоо юунд ашиглах вэ гэхлээр та өөрөө янз бүрийн хичээл зааж ин тэгээ ямар нэг юм нуух шаардлагатай болмол ашиглаж болно. За томруулахыг энэ харуулъя. Томруулах. Тэгээ ингээд томруулчих чинь. За буцаад унтраахтаа томруулах, дэлгэцэн багтаах гэдээ орчиж байгаа. Энэ дээр бас харагдана. За жишээлх юм бол түрэн зэс гэж орлоо байршин тусган ч бол хассан байгаа тийм. Тэгээ би одоо энийг сонгож авч ягаад хөдөлгөе. Тэнгүүч энийг цэнхэр юм доороос нь юм хөдлөө яваад байгаа зэн зураасан. Тэрийгэ барьж агаад энэнтэй зэрэгцүүлээд авчих боломжтой жишээлх юм бол. За энийг бол объектыг байршуулахад бол ашиглана. Өөрчн байршлын тусах орлоо шугам руугээ тавьчих болно. За энэ маань болохоор яг текст чиж байхдаа яг энэ тухайн cell руу буюу энэ яг дөрвөлжин руу би оруулж бичих шаардлагатай үед ашиглаж болно. За тэгээд тэрийгэ байхгүй болгочих. Эргүүлэх тусламж унтраалаа. За энийг сонгож авч агаад энэ доорч нэг эргүүлдэг икон байгаа. Энийгээ барьж ангууж хойно ингээ эргүүлдэг бас юу байгаа гэстэй. Одоо энэ граацнаас гарч ирж байна. За ингэж барьж одоо энэ объектыг бол эргүүлж болно. За байршин тусгайд бол юм байна. Дараагийн маань болохоор доторх зүйлсийг түүчих гэж юм байна тийм.
За одоо жишээлх юм бол та энэ дасгалын дэвтэр яг гоё байрлуулад Mozilla дээр байршуулсан чинь ингээд доторх юм хөдөлсөн байж болно тийм учраас одоо би доторх юмнуудыг түгжих ёстой. За энэ бол бууцсан дээрх бүгдийг түгжих гэж байна. Агуу алдаа нийтлэл доторх бүх зүйлийг бол түгжиж болно. Түгжээг нь таалахтаа энэ доороос нь орж болно. За би одоо зөвхөн энийг түгжихээр бол нэг объектыг сонголоо. Тэгээд түгжиж болж байгаа. За энэ маань бол дүрсийн зэс байгаа шүү. Энийг буцаагаад сонгохдоо түгжлээс гарахтаа энэ дээр тарчиж байгаа. За тэгээд төрөн эс рүүгээ орлоо. Тэгээд нийтлэл доторх нүдийг түгжиж болж байна. Агуу бол энэ бууцсан дээр байгаа бүх юмаа түгжиж болж байна. Тэгээд буцаагаад амтраахтаа бууцсан дээр бүгдийн түгжээнд таарчиж болж байгаа шүү. За одоо ингээд түгжчих юм бол би одоо сонгох горон дээр байсан ч гэсэн энийг ингээд хөдөлгөж болохгүй. Тэгэхээр бол ер нь бол маш хэрэгтэй функц байгаа шүү. За энийг би дүрс гэдэг байгааз. Одоо жишээлх юм бол энийг сонгочихъя. Тойдон босгол гэдэг нэг юм байгаа. Энэ бол зүгээр хэвтэй босгоор сонгодог. Зис. За дист харуулгыг одоо би танд харуулъя. Тэгээд хойдлын нэг зураглалыг би доотгошоо орж агаад нэвтрэлтийн нэг хэсэглээ. За би одоо энийг хамгийн дээшээ тавья гэж бодъё те. Тэр үед дист харуулгыг бол ашиглана. Тэгээд хамгийн дээшээдийг сонгонгууд миний урталтайс юмнууд маань хойшоо орчиж байгаа. За энийг яастаа дахиад нэгийг хойшлуулж болно. Хойшлуулад ингүүч минь уртлын юмнууд маань гарч ирж байгаа. Иймэрхүү байдлаар дасгалын дэвтэрх зүйлүүдийг бол дээр доор нь оруулж болно. За үгүй бол та энийг тохируулж болно. Бууцны дээд талд, зүүн талд, баруун талд гэх мэтчлэнгээр. За нэг иймэрхүү байна. Нэмээд клон цоож гэж нэг юм байгаа. Би одоо эднийг дүрс рүү орж агаад клон цоож гэж дараа л та. Нүүд чинь би одоо энийг 2 3 4 дахин болгох. Эдэн чирэг болгож копидж боломжтой. Гэтэ эхний дүрс нь л ерөөсө хөдлөхгүй. Би одоо энийг сонголоо. Би хамгийн сүүлчийн зэсээ бол ярих чинь. За энэ хаах функцийг та дурангаас хайж болно. За нийтдээ бол та нийтлэлээс буюу онгойлгоцсон байгаа нийтлэлээс ямар нэгэн үг хайж болно. Интернетээс та юу ч хаасан болно. Зураг, видео, PDF хайж болно. За медиа сангаас янз бүрийн хайж болно. Тэгээ хаана гэдэг юм бол шууд медиа сан руу орчиж байгаа. За интернетээс хаана гэдэг юм бол Google руу шууд орчиж байгаа шүү. Энэ дотроос та янз бүрийн юм хайгаад оруулчих болно. Би зураг гэдэг ингээд зургаар оруулчихъя гэдэг ингээд оруулчих чаа. Видеогоор оруулч. Энэ бол веб холбоосоор орсон байгаа шүү. Ямаад жижиг айкон тэгээ зураг. Би энийхээ зургийг нь өөрчилж болно. Тэгээд энэ зургаа би ийшээ салчиж болж байгаа. Тэнгүүд чинь энэ нь болохоор зүгээр зураг энэ дээр тарах юм бол би YouTube руу очих боломжтой. За энэ бол Facebook-ийн линк байсан байна. За иймэрхүү байдлаар та интернетээс юм хайгаа шууд дэвтэр рүүгээ оруулах боломжтой. За дараачих нь бол нийтлэлээс хайх гэж юм байгаа. За тэр маань болохоор энэ доор зэс гарч ирж байна. За би одоо ямар нэг үг бичээд хай. За байхгүй байна. Тэмүүч нэгээр ингээд гараад ирсэн. Энэ дээр тарах юм бол нийт яг ямар хуудсан дээр хаана гарч ирж байгаа нь бол харагдана. За өөр чинь төрөн хайлт гэж нэг юм байгаа. За энэ маань болохоор та жишээлх юм бол Mozilla бүгд дотор яг юм олохгүй байсан тохиолдол ашиглавал маш зүйтэй. Жишээлх юм бол би геометри хэрэгсэлбэг хаагаад үзье. Тэгээд энэ дээр дарах юм бол танд хаана байгаа ч юм бол харагдуулна. Зүгээр геометриэд хай. Мөд чинь энэ дотор байна тийм ээ. За ийм үед та түргэн айлтыг бол ашиглаж болж байна. За дараачих нь бол динамик нэмэлтүүд гэдэг байгаа. За энэ маань болохоор яг энэ хуудсан дээр үгнүүдийг ашиглаад үнэнтэй холбоотой 3D бичлэг эсвэл медиа сангийн төрлүүдийг энд гаргаж ирж байгаа. За жирийн үед болохоор та энийг онгойлгохдоо дуудас нэмэлтүүд
Тэгээд дээшээгээ гүйж очлоо. Энэ дээр дарлаа. Яг адилхан цэс маань гарч ирж байгаа. Үгүй бол дуран руу оржоод динамик нэмэлтүүдгээд хийчих болно. За хэрвээ танд айгүй олон удаа байн ашигладаг 3D бичлэг энэ төр байх юм бол та энийгээ дуртай зүйлсээ оруулж болно. Тэгэхдээ та энэ дээр дарлаа. Дуртай зүйлсээ нэмж байгаа. Тэгээд ийш оронгууд чинь дуртай зүйлс чинь гарч ирж байгаа шүү.